Зя simulation. За ерөөхдөө simulation-ийн нэг 5 дахь дугаар авах гэж бодож байна. За room simulation гэдэг явуулчих. Окей. Зя тэгэхээр за эндээс 1 минут 30 минут 4 цаг daily. Зя. Окей. За ерөөхдөө daily-гийн хувьд бол харж байгаа шин daily бол угаасаа хавтаа багтай. Trace төлөвлөгөөнтэй би Fibonacci-гийн 77-тай impulse явах боломжтой. Daily бол ерөөхдөө яг үнцөлгөө угаасаа одоо яг major-оор нь харуул угаасаа даунтай. Энэ явж байгаа бай бол мэдээж major-ын эндээс орж ирсэн байгаа impulse, эндээс орж ирсэн байгаа trace impulse одоо trace-ний явж байгаа юм бодлого байгаад байна гэсэн үг. Тэгээ ер нь бол daily-гийн хувьд бол энэ доор аптай болсон. Дээшээ спортууд бол зөв байрлсан байгаа харагдаж байна. За энэ спортын хувьд бол энд яг ярал бол үсээгүй. Тэгээ ярал бол үсээгүй. Энд ярал үссэн. Энд орой үссэн. Энэ бол энд байж байгаа хэвээр юм спорт байна. За энд бас нэг байж байгаа хэвээр энэ орой байсан. Гэхдээ энэ орой бол аль тэний одоо breaking хийснэ fake out хийж мэгээ зааварсан байгаа. Окей. За энэ оройлоо бол breaking хийсэн юм байна. Энд нэг бяцхан ийм одоо юу гэдгийг ярал үсээд орой үсээгүй ийм доголь байсан. За энэ доголь дээр баг зэрэг гацсан байдалтай харагдаж байна. Нэг яг цогцсон гэж бол хэлэхэд хэцүү. За тэгээ орой бол энд үлсэн. За Fibonacci-гийн 77-тай 61.8 ерөөхдөө орж ирсэн гэсэн нөхцөл байдалтай. Энд ярал үүссэн юм байна шүү. Энд ярал байгаа юм байна. Орой байгаа, яралч байгаа. Окей. Тэгэхээр энэ яралыг ингээд тавьчих болно. За энэ нэг ийм жоохон хэлгүүд орсон юм чи эднэрээ бүгдийг нь ингээд клон хийгээд. Окей. Зя. Тэгээд ерөөхдөө за энэ юу явж байгаа үстэй. За ерөөхдөө daily бол аптай байтай юм байна, trace-тэй юм байна. Өмнө оройны даралт руу бол арай орж амжаагүй байна. За орчвол тэгээд down бас явах сонирхол гарч ирнэ. 4 цагийн хувьд бол down sell-тэй юм байна, trace-тэй юм байна. Pivot-ийн 50-тэй юм байна, impulse явж байгаа юм байна гэдэг хөдөлгөөн явж байгаа. 45 дээр аль тийм хүрцэн байгаа юм байна гэдэг. Энд 2-2 daily байгаад байгаа нь бас ямар шаардлагагүй юм. Толгой эргэсэн нөхцөл байдлыг үүсгэх гээд байна. Тийм учраас арилгачээ. Сая харин энд байсан энэ 4 цагийг арилгаад ч одоо яах ч юм бэ те. За тэгээ энэ яралын дэмжлэг энэ оройн даралт бол одоо баг хэрэггүй болсон. За ер нь бол энд бид нар доошоо унаад дэшээ өсөөд буцаад доошоо унахад энд нэг юм ярал байсан. Тэгээ энд би баг зэргийн одоо бас орой үүсгэхэд ингээд хөдөлгөмөл үргэлжлэх юм байна. Окей. Зя энд бас юм хоёр болчихжээ. Энд бас юу вэ? За тэгээд одоо болохоор үндсэн daily маань бол аптай байтай. За тэгээд ерөнхий хөдөлгөөн daily-гийн ап бая дагахгүй үгүй гэдэг тэр сонголтын дээр тулсан байгаа. 4 цагийн хувьд бол одоо down sell-тэй те trace төлөвлөгөө ирнэ. За trace төлөвлөгөө ирэхэд юу болох уу гэдэг зүйл дээр тулсан байна. 30 минутын хувьд бол 30 минут down sell-тэй байгаа. Окей. За 4 цагийн хувьд бол 4 цаг шууд байдлаараа trace тавьчих гэж оролдоно. Угаасаа ойлгомжтой асах 45 дээр хүрсэн учраас за тэгэхээр trace бол яг одоогийн 4 цагийн хөдөлгөөн дээр шууд trace ирлээ гэж үзэхэд боломжгүй. Daily-гийн хувьд бол шууд байдлаараа бас явчих боломжгүй байгаа даа. За 30 минут ингэж орж ирсэн. За ерөнхий хөдөлгөөн бүр доошоо очсон. За daily-гийн үндсэн ерөнхийдөө энэ оройны даралт руу бол breaking хийчихэж байгаа юм байна гэдгийг бол харуулж байна. За энэ яралын дэмжлэг дээр ороод ирлээ. Fibonacci-гийн 100 боллоо. Өмнө яралыг эвдэж байгаа юм шиг харагдаад бараг л эвдсэн л харагдаад байна. Би буруу хараагүй бол энд week-ний илүү бас хамаагүй илүү харагдаад байх юм. За тэгээ 4 цагийн хувьд бол 4 цаг down sell-ээ бол хийх ёстой. Газраас хавь илүү газар руу хийсэн. За ерөнхий 4 цагийн эсрэг явах боломж бол байгаа 30 минутын дээр. Окей. За 30 минутын юу хийхийг харцгаая. За эндээс 4 цаг бол ерөөсөө унах эсвэл уналтыг л хийгээд яваад байгаа. За daily бол энийг нөлөөлсөөрöd байгаа. Энэ яралын хувьд бол эвдрэл үүсчихэж байгаа. За энэ яралын хувьд бол бас л ерөөхдөө эвдрэл үүсэх талдаа болоод ирж байгаа нь харагдаж байна л та биднэрт. За энэ ярал харин гэхдээ яг спорт нь яаж тавигдах хэвтэй юм. За ингэж тавигдах хэвтэй юм байна. За daily бол reverse хийсэн. 4 цаг бол
мэдээж одоо дауныг дагаж байгаа daily-ийн reverse хийгдсэн юм чинь гээд 30 минутын үед бол бас адилхан дауныг дагаад яваад байгаа. За 4 цагийн үед бол мэдээж энд нэг ийм спорттой байна. За ишлээд энд спорттой юм байна. За тэн дээр за баг ингэж байхаар л спорт харагдаад байна. За энийг эндээс авч хаяад за ерөнхийдөө daily бол одоо унтсан чи яадаг юм бэ гэсэн байр суурьтай байгааг бол бүгд ажиглаж байна. За daily-гийн энэ ёроол бол бас байж ах хэвээр хэсэг байгаад байгаа. Окей. Зэлэг. Окей. За daily-гийн үндсэн 2 дахь спортон дээр орж ирсэн. Бас цаашаа шууд ингээд явчих. Бас хүүн бол ойлгомжтой. За тэгэхээр одоо яг юу болохыг бүгд бас харцгаая. За эндээс 30 минут бол даун импульс хийгээд орой үсгээд импульс хийгээд оройгоо өвдөд трейсэнд орж ирж байгаа байдалтай. Daily-гийн үед бол одоо daily тэгж амархан трейс хийхгүй гэдгээ илэрхийлсэн. 4 цагийн үед бол 4 цаг бас трейсэм төлөвлөгөө яг авчирсан юм бол байхгүй батны зүйл юу ч алга байна гэдгийг нь бол харагдаж байна. 30 минут бол одоо байлснараа юу ч өөрчилж чадахгүй. За ингээд 4 цаг бол дэш даун сел рүүгээ эргэж байгаа. Тэгээ энд ёроол үүсэх гэж оролдсон. Ууг нь бол ёроол баг үүсгэхээр өдөргөн байсан. Харамсалтай нь бол үүссэнгүү. Окей. За сизний хувьд юу гэсэн өдөр тийшээ гэж явуулъя. За тэгээ ерөнхий хөдөлгөөн маань угаас доошоо daily-гийн асар өндөр урттай уналт донд бол бид нар одоо оролт хийх боломж бол баг байхгүй. За ер нь бол 30 минутын энэ дээрээс яг ороод гэхдээ энэ бол маш эрсдэлтэй байх байсан. Угаасаа л daily бол даунтай сэлтэй 4 цаг даунтай сэлтэй байгаа. Гэхдээ 4 цагийн trace огт байхгүй. Daily-гийн reverse shot хийсэн хүчээр ингэж доошоо унж яах гэдэг бол маш аюултай, эвгүй хөдөлгөөн болж өөрнө. Daily-гийн спорт руу орж ирсэн. Энэ одоо бүгд resist болж өгч байгаа. За 4 цагийн үед бол энэ орой ямар ч хэрэггүй болчих байна. Энэ ёроол байжж болж байна. За энэ байжж болох юм. Окей. За. Тэрс бидний хүлээж байгаа зүйл бол мэдээж 4 цагийн трейсинг төлөвлөгөө байгаа. Daily-гийн спортон дээрээс daily-гийн 4 цагийн эсрэг, daily-гийн эсрэг трейсинг төлөвлөгөө 30 минут одоо гүйцэтгэж орж ирэхийг бид нар хүлээж штэ тий. Тэнгүүт ерөөс тийм болохгүй байгаад байна. За эндээс maybe daily-гийн одоо үндсэн оройн даралт бол дэмжлэг үзүүлж чадаагүй. Хөдөлгөөнийг бол алдсан. За үндсэн хөдөлгөөн манд ерөөхдөө дээшээ бас бага зэргийн трейсинг төлөвлөгөөний 4 цаг дээр үзүүлэх бүрэн боломжтой болж ирж байгаа нь бол харагдаж байна. За 4 цагийн энэ бол байхгүй болсон. Энэ өмнө нь байсан оройн даралт бол мэдээж биднэрт ямар ч хэрэггүй болсон. Окей. За энд одоо юу байна? Энэ бол одоо энд байх нь зохимжтой ч юм биш л байгаа юм л та. За энэ таарахгүй. Окей. За энэ бол хэрэггүй. За 30 минут одоо яадагч байлаа гэсэн замд нь бол ямар нэгэн саатыг байхгүй байгаад байгаа. Харагдаж байна дэшээ 4 цаг энэ resist. За 4 цаг одоо ерөөхдөө tracing төлөвлөгөөний хийж гин. За 4 цаг бол апплж байлсан байдалтай tracing төлөвлөгөөний хийж байгаа. Daily-гийн тусламжгүйгээр хийж байгаа учраас бид нар нэг 4 цагийн эсрэг daily эсрэг орох годох сонирхол байхгүй. За ерөнхий хөдөлгөөн маань ерөөхдөө энэ оройг дээш нь эвдээд доош унж байгаа нь бол 4 цагийн tracing төлөвлөгөөндөөс дуусчих өндөр магадaltaй юмаа гэдгийг бол харуулж байна. За contraction candle энэ за үүссэн. Ерөнхийдөө daily бол даунтай хэвээр байгаа. 4 цаг бол даунтай хэвээр байгаа. Daily бол reverse-ийнхаа хүчээр шууд явж байгаа. 4 цаг бол 23.6-тай гэдэг утгаараа явж байгаа. За эндээс 1 минутыг ажиглая. За ер нь бол 1 минут альтины даун сел болсон байр суурьтай. Дээшээ бол 23 BPS-тэй. За доош оноо гэх юм бол 23.6-тай ч гэсэн яг бас тэгж шууд унна гэж бол би бодохгүй байна. Ерөөсөө зүгээр 82 гэдэг дүнлүү орчээ. Окей. За тэгээд сэлцэн. За 82 гэдэг дүн бол юун дээр тулгуурлаж өгдөг байна гэхлээр daily-гийн дараагийн спорт байгаа. Тэгээ daily-гийн спортгүйгээр одоо daily бол tracing төлөвлөгөөх бас боломж магадлал багтаа. Тэгээ 4 цагийн reverse-гүйгээр бас хийх магадлал багтаа болчлоо гэдэг утгаар харж байна. За ерөөхдөө энд ёроолыг эвдэж байгаа
байр суурь бол харах ажиглагдаагүй байгаа даа. За тэгээд дээшээ. За тэгэнгүүтлээ өлгөө мол одоо daily дээр ерөөхдөө tracement хийх боломжгүй 4 цаг tracement хийж явах боломжтой 30 минут бол автаа байтай болоо явцсан. За эндээс бол бид нар мэдээж 30 минутыг down sale болтол юу хийхгүй. За 30 минут бол энд Yorolo буцаага down sale болгосон tracement-ийн хөдөлгөөн авчирч таарна. За энд бол tracement хөдөлгөөн байж болох үс контракт cancel гэх юм уу те. Гарсан Yorolo-ыг ивдсэн орой тэндээ байгаа 12 4 цаг down daily down хийвэрээ. Daily-ийн tracement хөдөлгөөн байж чадахгүй байж болно гэдэг магадлал гарч ирж байгаа. 4 цагийн 23.6-тай daily-ийн 23.6-тай. Impulse бол доошоо явах бүрэн боломжтой. За энд нэг юм спорт байгаа. Энэ спортын хувьд ихтэй алдаатай спорт байх шиг надад санагдаад байна. Ерөнхийдөө орой гэж үзэх ямар ч боломжгүй зүйл дээр орой тавьсан байралтай харагдлаа. Энд бол яг баг зэргийн орой байж магадгүй. Энэ Yorolo бол ийшээ шилжчихсэн юм байна. Окей. За энийг бол delete хийгээд нэг бол энд нь үлдээгээд 4 цаг 23.6-тай хийвэрээ. Daily-ийн спорт руу унах бүрэн боломжтой. За 30 минутын хувьд бол 30 минут down sale-тэй энэ 4 цагийн ямар нэг юм байхгүй хаа. 4 цагийн ямар нэг юм байхгүй. Down sale-тэй 30 минут tracement хөдөлгөөрсөн. Impulse нь доош 153 явах боломжтой. 1 минут нь аль дэний иргэсэн байх шиг байна. За тэгээд sale окей. За нэг иймэрхүү юм болох гээд байсан байна. За үгүй зэрэг эндээс тэгж хамаагүй хурдан гүйлгээд яхав. Бид нар бас энд дүгнэлтийг хийх ёстой болно. За эндээс бол за 30 минутын контракт cancel бол энчээ гарч ирсэн. Миний SL энчээ байсан. За ерөнхий одоо яг цогсон cancel-ыг харах юм бол цогсон cancel яаж гарч ирсэн бэ гэд харахаар ягч цогтохоор төвшөнд байна уугүй юу гэдгийг л шалгачээ. Ерөнхийдөө хангалттай цогтохоор төвшөнд байгааг ажиглаж байна. Одоо энэ орой гэж үзэх юм бол энэ оройноос хангалттай дэше ингэж гарч ирсэн байна. За энэ бол яаж ч одоо юу яаж болохгүй хамгаалж болохгүй юм арилж болчихж байгаа. За эндээс шийдвүлээ одоо 30 минутыг автаа гэж үзээд down болоод trace авчрахт нь sale гэж болно гэж үзнэ. За down болсон trace бол авчирж байна. Энд бол яг орой гэж үзэхэд бол тун хүндрэлтэй. За эндээс бол нэг 7 байна те. Эндээс 7 байна. Окей. За энэ гэсэн энэ бол орой гэж тахгүй. За энэ бол яаж ч хараад орой бол биш байгаа. За эндээс харах юм бол энд 13 байна. 11 шүү дээ. За боломжийн. Гэхдээ хэмжээг нь харахаар аюу эвгүй харагдсан байна надад. 13 гэснээр 11 төсөөлөөгүй байсан. За 1 минутын дээр бол хараахан бол реверс хийсэн мэдсэн юм харагдахгүй байна. За ерөнхийдөө маань доошоо уналтыг гүйцэтгээд реверс хийх төвшин дээр бид нэр харна. За эндээс бол реверс яг л орж ирж байгаа нь харагдаж байна л та. Реверслээд 23-тай 24-тэй байх арчим шигтэй. За 30 минутын дээр бол хөдөлгөөн down sale-тэй. За доошоо бол 105 мав. За. Гэхдээ за daily бол тэгж зогсох эсхийг би хэлж мэдчихв. За 4 цаг бол тэгж бас daily дээр зогсох эсхийг бас хэлж мэдчихв байна. Гэхдээ ерөөдөө эрсдэл гаргая 310 гээд. За тэгээд зогсвол угаасаа бид нэр SL мөргүүлэх юм уу? Эсвэл бол тодорхой хэмжээнд SL зөөсөн байх боломж үүсэх байх гэж бодож байна. За энэ дээр бол яг арилжааны цагт бол юм ирээгүй. За тэнд бол орой үүсээгүй шүү. За энд орой үүсэх боломж нь бүгдээ л явж явах шиг байх юм да. Энд 11-тэй ялгаалгаа.
контракт candle байж чадах candle мөн үү биш үү гэдэг дээр энд 11-тэй цайнд 10.3-тай баг ялгаа. Тэнд харин арай өөр зүйл харуулж иж болох юм. Энэ дээр ямар сони 8-тай. За дараачих нь контракт candle байж чадах уу? За дараачих нь бол байж болох юм байна. За 1 минуттай 20-тай даун сейл нь ерөнхийдөө 85-тай гэдэг байр суурьаар сейл дэгдэж орж ирж байна. За энэ зогсон баха. За мэдээж энэ тохиолдолд бол бидний бүх эсэл бол энэ дээр ирсэн байгаа гэсэн үг. За тэнд бас нэг орой үүсэх гэж оролдоод фейлдж байгаа харагдчих тий. За эн чинь тэгээд би хоёр дахь оролдоо болохоор энэ хавцаа авчиж байгаа. За нөгөө ихний оролт чинь бол энэ хавцаа яваад байгаа. Тэгэхээр би ч одоо буруу тавьсан болж таарах гэдэг. За яг хав гэхдээ хоёр дахь оролтоо ингэж авсан баг зөв шүү. Ер нь бол 2085 за нэг 4R юу ч боллоо гэсэн эрсдлээ бол багасгаад авчиж байгаа гэдэг утгаараа тэр баг ингэж авцсан дээр за тэгээд цаашаа одоо яг ихний арилж байгаа эрсдэлтэй чигээр нь бариад бидний эсэл бол энд байгаа гэсэн үг. Энэ бол ерөнхийдөө цэвэр эрсдэлтэй арилж байгаа ч юм. За цэвэр эрсдлээ даагаад ингэж арилжчихъя гэдэг байдлаар явж байгаа. За энд баг энэ орол ивдсэн үгүй юу? Одоо ивдэрсэн гэж юусаа ойлгохгүй л байна да. Бүр ойртуулаа харахаар арай өөр зүйл гарч иж болно. Ва энэ үед яг л ижлэх нь викнүүд харагдаж байна. За ингээд энд ингээ гараад ирж байгаа. Тэгээ угаасаа энд бол хаагдана тий. Тэгэхээр тэнд бол эрсдэл угаасаа ах хөгдөж байна. За хөдөлгөөн бол нэг иймэрхүү байдалтай. Тэгээд ерөнхийдөө доошо даун сейл трейстэй Fibonacci-гийн 23.6 левелтэй байж байгаа. Дахиад трейс авчиж магадгүй юм шиг хөдөлгөөн хийсэн. Гэхдээ 4 цаг дээр бол бүр айгүй ойрхон трейсментүүд авчрах гэж оролцсон. За энд нэг оролдоод фейлсэн, энд нэг оролдоод фейлсэн. Энд нэг оролдоод чинь ч одоо баг ёроол гэд оройгод энд бол амжилттай болсон л харагдаж байна. 4 цаг бол дээшээ реверс хийсэн нөхцөл харагдаад байна. Энд оройтой. За энд мэдээж ёроолтой. Хөдөлгөөн бол реверс хийсэн нөхцөл ажиглагдаж байна. За тэгэнгүүт энд оройтой, энд ёроолтой ийм апын чиглэлийн хөдөлгөөн 4 цаг дээр гарч ирээ. Daily time frame спортон дээрээс daily-гийн эсрэг 4 цагийн дагуу орж ирэх үгүй юу гэдгийг шийдэх гээд байж байгаа гэдэг нь ойлгомжтой боллоо. За 30 минутын хувьд бол 30 минут альдины аптай байтай болсон. За тэгэх шалтгаан нь бол байгаа гэж үзэгдэж байгаа. Ерөнхийдөө бол яг daily-гийн спортод daily-гийн эсрэг 4 цагийн эсрэг аль алинд нь явах боломжтой юм гэдэг нь болоод төрж байгаа учраас. Тэгээд daily-гийн resistance-ийн талаа 4 цагийн хувьд бол 4 цаг яг одоо гэмээр Affin Trend, Buying Zone, Tracing-ийн хөдөлгөөн Fibonacci-гийн 50-тай хөдөлгөөн 30 минутын дээр контракт candleтай. Минутын дээр бол reverse хийсэн хөдөлгөөнтэй дээшээ 21 байхаар амтлаа. 21 89 юм уу те. 90 юм уу те. За энэ бол эрсдэл шүү. Миний яаж чад эсэл буруу тавьчихжээ. За эсэл буруу тавигдсан ч хамаагүй цаашаа тэгээд үргэлжлээд явлаа. За энд 30 минутыг аагүй штэ. За sorry энэ ерөөсөө орохсгүй газар орчлоо. Үгүй ч юм уу? Орох ёстой ч юм уу? За үеж харъя. Ингээд даунлсан, ингээд апалсан, ингээд даунлсан, ингээд аплах гэж чадаагүй. Энд ёроол үүсэх гэж чадаагүй. Энэ оройг энд дэвцэн. Тийм орох ёстой газар шүү. Sorry. За эндээс орох ёстой газар. Тэгээд хөдөлгөөн зохих ёстой газар зохиод. За тэгээд хөдөлгөөн буцаагаар авч байгаа. Эндээс бол daily-гийн tracing-ийн хөдөлгөөн гэж огт үзэхээргүй хөдөлгөөн ирсэн. За энэ daily-гийн 23.6 level бол цаашаа үргэлжлээд үндсэн хөдөлгөөнийг дагуулад явна гэдэг байр суурь бол хэвээрээ үлдчихэж байгаа.
Тэнгүүтээ 4 цагийн хувьд бол 4 цаг бол реверсигээ даавантай. 30 минут бол мэдээж даавантай. За ийм хөдөлгөөн гарч ирсэн. За ингээд 4 цаг ингээд 30 минут ингээд харах юм бол биднэрт ерөөсөө зүгээр юу гараад ирж байгаа. 4 цагийн реверс хөдөлгөөнийг дагуулад daily time frame доош унъя гэсэн сонирхол гараад ирж штэ тий. За одоо 30 минутын дээр бидэрт хамгийн хэрэгтэй зүйл бол мэдээж trace empty хөдөлгөөн л байх болно. Өөр юм бол байхгүй. За одоогийн байдлаар энд бол trace empty ерөөсөө үсээгүй, энд trace empty үсээгүй, энд trace empty ерөөсөө үсээгүй байгааг ажиглаж болно. За энэ дээр харин ингэж гарч ирэнгүүтлээ. Ингэж гарч ирээд contract cancel үсээд 1 минутын дээр хөдөлгөөн арай өөр зүйлийг өгүүлж гин үү? Яаж юм? Тийм ээ 1 минут бол тийм ээ reverse хийсний үед хийсэн байна. 18 за доошоо одоо яг хайжхыг нь бол би хэлж мэдэхгүй нь энд одоо ямар ч тийм юу байхгүй. За магадгүй одоо 100 180 юм тий. Доошоо бол одоо яг хэр хол унахыг нь бол хэлж мэдчихгүй гэсэн. 4 цаг reverse хийсэн дөнгөж trace ч үрээд ирж болно тий. Daily бол одоо ингээд 23.6 таа учраас доошоо унах боломжтой. 30 минутын хувьд бол down sale даавч байгаа ийм өсөлт байдал. За ингээд эрсдэлтэй юм хийгээд эрсдлээ бол ингээд үүрж байна. За 4 цаг бол Pibo-гийн 23.6 levelтэй, daily бол ингээд 23.6 levelтэй доошоо л заагаад байгаа байдалтай байгаа. Тэгээд яг ингээд ингэсэн. Окей. За ерөнхий нэг resist-ийг 2 шалгах төвшний хөдөлгөөнийг л энд хийх хэрэгтэй болно. Гэхдээ баг шалгацсан байгаа даа. Айгүй асуудал болж байна л дөө. За баг энэ candle болно л доо. Ер нь бол орой бол энд үлссэн. Дараашийн contract candle ингэ гарч ирсэн. 1 минут бол альтын мэдээж reverse хийсэн байгаа. 35 гэдэг дүнгээр тэр хайчуулах вэ 23.6 таа. Импульс бол доошоо дороояд 230 явчих гээд байгаа. За эндээс бол хэдэж явж болно. За 200. За 235 гээд явж болох юм. За одоо бидний хүлээж байгаа зүйл бол яг энэ ёроолыг ахуулах байгаа. Яй та байц. За 30 минут бол ингээл ахаал нөгөө нэг resist-тэй 2 шалгах гэдэг нөхцөл рүү ороод ирэхлээр бүр юу ядаргаатай л байна л да. За ер нь бол ингээд жоохон тамтай хөдөлгөөн рүү ороод ирж байгаа. За энэ оройг ингээд өвдүүлээд гэсэн байгаа. 1 минут ингээд даун болоог байгаа. Байр суурь харагдаж байна. За дауныг бол болохын үед болгоод recent хөдөлгөөн нь 15. Sell нь 15 таа. 4 цагийн даунтай хэвээрээ daily даунтай хэвээрээ ёроол үүсчихсэн, орой үүсчихсэн юм хөдөлгөөн болоод байна. Fibonacci-гийн 23.6 таа. За 4 цагийн trace empty хөдөлгөөн, daily-гийн trace empty хөдөлгөөн хоёр зэрэг ирэхээр л бүр утгыг алдагдуулдаг шүү дээ. За эндээс орохгүй. За daily-гийн ёроол руу break хийж орох гээд байна уу? Эсвэл бол эндээс шууд ирэх гээд байна уу гэдгийг одоо 30 минут шийднэ. Ер нь бол эндээс 30 минут тэгээд шийдэх бас боломж байхгүй л дээ. Яагаад шийдэх боломж байхгүй гэхээр 30 минутын сүүлчийн за үндсэн орой гэж хэлж болох үуч зүйл чинь өөрөө бүр энд ивдрээд энд үлдээд тэрнээс хойш орой гэж хийж болохоор зүйл хийгээгүй. Энэ ёроолыг эвдээгүй намгийн том алдаа болоод ингэж яваад байгаа байхгүй. Тэгэхээр тийм хөдөлгөөний хувьд бол одоо бид нэр үлээхээс өөр ямар ч арга зам байхгүй. За ингээд дээшээ шууд яваад ороод ирсэн. За дээшээ шууд явж орж ирэхдээ гол нь daily-гийн энэ resist-ийг мөргөөд авч байгаа. Fibonacci-гийн 70.7-г мөргөөд 61.8 руу орж ирээд 4 цаг бол мэдээж reverse хийгдээд 30 минут бол мэдээж дахиад ёроолгүй юм нөхцөл байдалтай.
тэнэг нөхцөл байдал орлоо л доо. За эндээс одоо тэгээд юу гэж таамаглах вэ? Явуулж хэлвэ. Энэ хоногуд бол би бол юм хийхгүй байсан байх. Daily бол ерөнхий орол руугаа break-ин хийгээд reverse хиймээр байна уу? Эсвэл 4 цаг одоо тий. Ер нь юу болмоор байна дэгээл тэрийгэл хийх хэрэгтэй. Одоо тэгээд тэр хүртэл бол 30 минут одоо тэгээд ямар ч замнал гаргаж ирээгүй болохоор юу ч хийж чадахгүй гасаа. Эндээс бол арилжна гэдэг бол тийм. За daily бол орол руугаа break-ин хийсэн, reverse хийчихье гэсэн нөхцөл байдлыг авчирсан. Daily эндээс reverse хийж юу яах гэж байна. Major нэм down байгаад энэ trace нэм бол энд impulse явах ёстой байгаад байдаг. Тэгэл тийм impulse явах сонирхол ерөөсөй байхгүй байна уу? За тэгвэл impulse явах сонирхол байхгүй байгаа бол төлөвлөгөө маань одоо эндээс ахаад trace төлөвлөгөөийг туршиж байгаа бол за яашаа ингэж reverse хийгээд энд ирж болно гэсэн бүр том level-үүд байгаа шүү дээ. Тэгэхээр 4 цагийн үед болохоор 4 цаг after-end buying zone 61.8 levelтэй. 30 минутын үед бол энд ороолаа идэрсэн байгаа байдал нь гарч ирж байна. За 1 минутын хувьд бол 1 минутын үндсэн сүүлчийн давлага энд ороолыг идэмхцээ ингэж орж ирээд ингээд ийм бос явцсан. За энд л сүүлч орой байна шүү дээ. За сүүлчийн орой энд л ивдэрч явах шиг байна да. Тэгээ хөдөлгөөн 22-тай 23-тай хөдөлгөөн болж таарч байна. За 4 цагийн үед бол мэдээж энэ буруу харцсан би байна. За эндээс би Bonacci-гийн 50-тай 45 хүртэл явчих гэсэн сонирхлыг үзүүлж байгаа. Мэдээж daily бол reverse хийх учраас энэ хүртэл бол хангалттай явна. 165 гэхдээ тэрнээс илүүтэйгээр би бол тэр дүнг сонирхож байна. За гэхдээ тийм том хэмжээний өрсөлд явахын тулд бас нэлээд ярихтай замыг тулгах. За үгс явуулаад үзье. За daily-ийнхаа яг учрах ёстой level дээр бол учирсан. Учраа таарсан. За тэнд миний SL бол 50-т гар болчлоо. За яг энэ юу орж ирэхэд бол миний SL цогдноо бас. Би арай бас шуналтай л харчихлээ. Шунал шүү дээ ерөөсөл. За тэгээд эндээс бол яг уушаа ингээл бас чамлалтгүй юм авчичлаа юм л да. 23 гиснээ энэ чи 90 гэдэг ч та тэгээд 4R бол хангалттай авчиж байна гэсэн. 4R 4R-ыг 2-оор авдаг бол 8% гэж хэлэх сүгэлтэй. Яг гоо тэгээд ер нь бол нэг тийм амар том зүйл бол биш. За daily бол тэгээд яг л за саяны ороолыг ингэж жаад устгасан дээр яг л ингээл тэр ороол төр очиод гацлаа. 4 цагийнхаа пибо гарч тэр тэн дээр л очих хэрэгтэй байсан болж таарч байгаа. Гэхдээ нэг зүйл нь аюу хачирхалтай байгаа нь юу байгаа гэхээр daily яг ингэж яах юм бэ? Тэгээ major нугасаа ингэж даунтай яваад байгаа билгүй. Daily major-оо өвдөж аптай болох гэж магадгүй. За одоо эндээс ингэж орж ирээд ингэсэн байгаа билгүй. Энэ оройг хэвдүүл тэгэл major-од ингэж аптай болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм магадлалыг л үүсгэх гээд яваад байна уу гэдэг таамаг орж ирнэ. За 4 цагийн үед бол 4 цаг бол end reverse-ийг trace авчираад энэ ингэж орж ирсэн үдлгүй. Bonacci-гийн 23.6 levelтэй. За 4 цагийн үндсэн оройны даралт бол энд байгаа. Дараа нь энд ийм оройтой, дараа нь энд ийм ёроолтой. Энд ийм ёроолтой гэсэн. Ийм байр суурьтай харагдаж байна. Clone. За тэгээд энийг арилгаад ичээ. За тэгээд daily бол after buy-тай болсон. Trace javаад ирж магадгүй. Гэхдээ after buy-тай болсон reversal-ийн хүчийг одоо бид нэр таамаглахад маш хэцүү. За 30 минут бол down sell-тэй. За 4 цаг болон daily-г эсрэг явах шалтгаан бол байгаа. Daily-гийн үндсэн ёроолын дэмжлэг одоо даралт болж өгч байгаа. Зоон бол таарсан учраас 30 минутын down sell бол бас
зохимжтой хөдөлгөөн юм аа гэдэг тал руугаа явчихж байгаа. За эндээс их сони юм аа. Энэ resist-ийг шалгацсан уу? Энэ resist-ийг шалгаж ахиж нэг боломж олгоод байна. 1 минут нь ингэж орж ирээд байна. 21 болж орж ирээд байна. 30 минут нь ингэж орж ирж байна. Чинь 4 цагийн үед бол trace авчирч болно. Daily-ийн үед бас trace авчирч болно. Тэгэхээр maybe 180. За миний SL бол тэнд ирчихэж байгаа. Эрсдэл бол байхгүй таарч болчихж байна гэсэн үг. Дөрвөн цагийн үндсэн спортыг давсангүй. За 4 цагийн үндсэн спортыг давахгүй тэгээд тэнд очиж гинэ гэдэг бол бас ер нь бол daily-г явах цаг нь болчих гээд байна шүү гэдэг таамагийг өгч байна. Гэхдээ daily бол tourism төлөвлөмж тооцогдохоор хөдөлгөөн хийсэн. Орол бол үсээгүй, орой бол үссэн. Орол бол гарч ирч чадаагүй. Юм л юм байгаа. 4 цаг тэн дээрээс ахаа шалгаад унж магадгүй гэсэн үг. Очмод буцаад даун руу шилжсэн. За trace байж болохгүй зөвлөгөөнийг хийсэн. 1 минут бол араахан даун болоогүй. За мэдээж 1 минут даун болоогүй 30 минут орон candle failed гэж байна. За энэ дээрээс энэ candle өөрөө 10-та, энэ талдаа 6.8-та ажилттай контракт candle гаргаад 1 минут даунтай 21 гэдэг бол боломжийн дүн. 4 цаг бол daily-ийн tourism төлөвлөгөөнийг хийчих гээд л үзээд байгаа юм шиг санагдаад байна. 140. And болсонгүй. Тэгээд ер нь яг за daily дээр бол ийм зүйл болчихж байгаа. За дүүрч гэж бодоход дээшээ шууд л өсөе 23.6 гэдэг байдлаар гарч ирж гин гэж үзье. За daily бол эндээс одоо энэ хооронд бол за 4 цаг нь юу юм гэхээс daily-ийн ийм бол байхгүй байгаа. Энэ ч гэсэн байхгүй. Тэр ороод байж бол тэр орой байж байна. За тэгвэл одоо ийм зүйл гарч ирж байна. За daily-г ингээд дээшээ сэтэлжил байгаа бол бидэрт баян боломж гарч ирнэ. За сэтэлж чадахгүй бол тэгээд асуудал руугаа буцаад эргээд орно гэсэн үг. За сэтэлж бол гарч ирлээ, ёроол бол үүслээ. 1 минут бол эвдэрсэн байна. 19 бол байна. Дээшээ бол хөдөлгөөн 265 магаацаа. Баядагдж байна. Миний эсэл жоо худлаа тавигчтэй. Орой бол байхаа. За хорил хийчихгүй. За what the fuck is it? За энэ ер нь л буцаад daily-ийн оройлооч баг break-ийг хийж магадгүй. Маш төвхтэй хөдөлгөөн гарч ирлээ да. Яг юу болоод байна. За өмнө орой бол энэ ингээд үссэн, энэ орой ингээд үссэн, энэ орол тэнд байгаа. Ёроолоо тийм оройлоо буцаад break-ийг хийж үзэж гин. Ёроолоо breakout хийж үзэж гин. Орой тэн дээр гаргаж үзэж гин те. За орой тэн дээр гаргаж үзээд daily-ийн энэ ерөөсөө энэ юу бол одоо хэрэггүй л болчлоо л доо. Ёроолын дэмжлэг бол оройн дараалтаа үзүүлсэн breakout хийсэн. Буцаад ямар ч тийм орой гэдэг ойлголт бол бас бидэрт байхгүй байгаад байгаа учраас хөдөлгөөн бол одоо 4 цагийн
үзэн орилгоо авч ирэх гээд байж болох юм. За энэ дөрөв үүсгэлээ. За эндээс одоо эрсдэл гарганаа хэдүүлээ 20 21 байж болох үз. Доошоогийн хувьд бол доошоо хөдөлгөөн 235 гэж харагдаад байгаа. Тэн дээр 4 цаг реверс хийчих бүрэн боломжтой болно. Энэ дээр 4 цаг реверс хийчих юм болвол daily бол асар хүчтэй уналт гүйцэтгэх боломжтой болно л гэсэн үг. Тэр уналт нь арга ингэж орж ирнэ. 247. За эндээс тэгээд за болсонгүй. За окей. Яан гээд байгаа хөдөлгөөн юм бэ? Над дээр л явахгүй гэдэг юм уу? За эндээс ингэж. За буцаад авпалсан. Буцаад. Яа, за эндээс ерөөсөө нэг л тогтож өгөхгүй байна. Daily бол ерөөсөө нэг тогтож өгж байгаа юм юу ч алга. За daily-гийн хувьд орой бол үлдсэн байна. За еврол бол байна. Окей. За эндээс ингэсэн 4 цаг бол аптай байтай байгаа, хэвээрээ байгаа, юу ч өөрчлөгдсөн юм алга 4 цаг магийн хувьд бол эндээс хөдөлгөөн одоо энэ оройтой энэ ёроолтой гэсэн явж байгаа 61.8-тай хасах хөндлөөр өсөх боломжтой юм хөдөлгөөн л яваад байгаа. 4 цагийн хувьд бол 4 цагийн энэ ёроол нь ерөөсөө тэмдэглэгдээгүй байгаад ах юм. Юу ч гарч ирэх байна да. Энэ ёроол ерөөсөө орж ирээгүй байгаад ах юм. За одоо ороод ирлээ. За 30 минут бол цагч тэгээ болохгүй байна. Өсчий гэдэг байр суурийг бол нэлээд идэвхтэй авч явж байна. Угаасаа автрын баян зонтой. Нэг минут бол альдины авттай баяртай. 18 за 4 цаг бол авттай баяртай, daily бол авттай баяртай. Эндээс өсөхөөс өөр ямар ч зам байхгүй. Ууг нь бол ууг нь даавал. Гэхдээ Fibonacci-гийн 23.6 дээшээ энэ орой өсөөд орж ирнэ. За 4 цаг бол хасах 27-оор л өсөж орж ирэх чадвартай байгаа. За энд оройтой, тэнд ёроолтой. За энэ дээр 225 гэж байна. Яа, энэ ядаргаатай хөдөлгөөн байна. За энэ дээр одоо юу болоод байгаа 6.9 адилхан контракт хандл гарч иж хөдөлгөөн маань шейллүүдтэй ирж байна. 23 ижлэхэн TP-ний хувьд ижлэхэн байр суурьтай. За арилжааны цаг хүчээс явууллаа. Энд бол тэгэхэд ч орой бол үссэн. Одоо энд ингээ харахаар ингээд орой үссэн байна. Ёроолын хувьд бол ёроол бол харах үүсч юм дээ. Уучлаарай. За тэнд орой үссэн, ёроолч үссэн, дээшилсэж юу вэ? Энд дээр тэгээд энэ ёроол дээр оролт хийх боломжтой. За бараг юм уу? 12 юусан. Ингээд харахаар тэгээд ерөөсөө кандл биш л. Олигтой кандл биш юм шиг харагдаад байгаа мөртлөө яагаад юм бэ хаа. За 1 минут бол тэгээд даун селтэй байгаа. Баян илүү шилжихийн тулд нэлээд зам туулах юм байна л да. 1 минут руу тэгээ шилжүүлчихэд орхон цааш. За эндээс ингээл 20 гээл 4 цагийн хувьд бол би бол жоохон эрсдэл гаргаж яваад байгаа. Дэшээ 87 8 гээд явж
үзчихээ. Өмнөх арилжааны хувьд бол SL бол энд байгаа. Одоо энэ оройгоо хувьд бол энд ирнэ гэсэн үг. SL адилхан түвшинд ирнэ гэсэн үг. За адилхан түвшинд хүрээд ирж байгаа. Тэгээд одоо бол эндээс бол орвол орчхоор байна. Гэтэ бас тийм амар олон эрсдэл гарах тийм юм. Окей. За энэ дээр ингэж орж ирэхэд бол энд орой өвдөрсөн, энд ёроол өвдөрж байгаа гэдэг байр суурьаар бол бид нар угаасаа айл хэдийнэ энд SL-ийг цохиулчихнаа гэсэн үг шүү дээ. Хоёр арилжааны хоёулынх нь SL-ийг. Ас 27-оос бол нэг сүртэй хөдөлгөөн бол хийсэнгүү. За одоо хэр удаа хийж юу? Ер нь нэг сунжруулмааргүй байна. За нэг оролт хийвлээ тэгээд дуусгая да. Daily бол апта-байт эвэр байгаа. 4 цаг апта-байт эвэр байгаа. 4 цагийн Trace-ийн хөдөлгөөн их гэж 30 минут reverse хийсэн бол Trace-ийн хөдөлгөөний авчираад одоо тэгээд ерөнхий daily time frame-ийн impulse хөдөлгөөний дуусгахаас өөрөөр бол нэг хийгээд байгаа ажил уг нь бол байхгүй. Энэ хөдөлгөөнд бол за 4 цагийн Trace-ийн хөдөлгөөр хийж явах бүрэн боломжтой. Гэхдээ энд бол эсрэг нь орох ямарч бид нарт шалтгаан байхгүй учраас 4 цагийн эсрэг орох шүү дээ, тийм болохоор бид нар бол тренд дагуу 30 минут хөдөлж эхлэхийг хүлээж байна. Daily бол апта-байтай байна. 4 цаг бол мэдээж бас апта-байтай хэвээрээ хадгалж байгаа 38.2-тай 30 минут нь бол даун селтэй байна. За тэгээ 30 минутыг апта-байтай болохыг хүлээцгээе. За нэг бол тийм ёроол авчих гэжсэн яг авчлаа шүү. Одоо за эндээс ерөнхийдөө daily-гийн бид нар бас ажиглах хэрэгтэй. Энд бас алдаа гаргаад байна шүү. Daily-гийн өмнө оройгоо зураагүй байж таарлаа. За daily-гийн өмнө оройг зураагүй байж таарсан. Daily өмнө орой руугаа яваад ороод ирж байгаа нөхцөл байдал бүрдэж байна. 4 цаг бол реверс их өндөр магадaltaй. Өмнө орой руугаа явж орж ирээд энд бүр баха орой үүсгээд авсан. За энд ихний орой үүссэн. За тэр орой бол ингээд ёроолоо хөвдөж чадаагүй учраас дахиад энд нэг орой үүсгэж ингэж орж ирж байгаа. За тэгээ 1 минут бол альтины даун сейл рүү эргэцсэн 11 миг хавцаа SL-тэй 30 минутын ийм 4 цаг бол реверс хийх өндөр магадaltaй. Daily ч реверс хийх маш өндөр магадaltaй. Гэхдээ daily реверс хийн гэсэн үг бол бас огт биш байгаа даа. Гэхдээ энэ дээр бол эрсдэл бид нар гаргаж үзэх хэрэгтэй. 277 байж байна. 278 гэл усъя. 4 цагийг би реверс хийн, daily-г би реверс хийн гэж бараг л бэлтэж гин гэсэн үг шүү дээ. За энэ дээр бол 4 цаг бол реверс хийсэн бахаа баг. Хийгээгүй байна. Одоор daily-гийн үндсэн ёроолын дэмжлэг бол эвдэрж гин. За 4 цаг daily хоёр бол хоёулаа ижил төвшөнд реверс хийх юм байна шүү. Ёроолын дэмжлэг эвдэрж гин. За эндээс бол мэдээж арилжаанд орж болохгүй. За тэгнэ. Би бас арай л шуналтай байна л да. Одоо яг энэ daily-гийн спортон дээр авчих хэвээр юм ингээд шуналтай байна. Гэхдээ яг энд бол үгүй юм байна. Реверс хийгээгүй юм. Тэгэхээр яг энэ спортон дээр за яг энийг ингээд энэ спортон дээр наавъя да. Одоо өөрийнхөө шуналаас болоод байгаа арилжаануудыг бас заримыг нь аваад явъя да. За эндээс ингээд би бол амар шуналдчихлаа. Яг реверс хийх үгүйг нь мэдэхгүй байгаа юм а. Реверс хийнэ гэд битлэнэ гэдэг бол одоо нэг иймэрхүү нөхцөлд хүргэж байгаа юм. За daily-гийн P-bog нь харахаар P-bog-ийн үүр 70.7 дээр хаацсан юм гэж ярих юм. Тэгээ буцаад дээшилж байгаа нөхцөл байдал үүссэн. За ерөнхийдөө бол яг хөө тэгээд 4 цагийн хувьд ч гэсэн P-bog-ийн яг 100-г бол эвдэж авч чадаагүй. 88.6 дээр хаагдаад дээшээ resist рүүгээ хөдлөе гэсэн байр суурьтай хөдөлгөөнийг үүсгэж байгаа юм байна. Окей. За 30 минут болвол апбайлаад Trace-д авчирсан. Contract cancel үүсгэсэн. Сүүлд бол энд л гоё ёроолын cancel үүсгэж байна. За энэ contract cancel дээр яг ингээд
орвол орхол юм. За эндээс ингээд 1 минутан дээр байлцсан байгаа хөдөлгөө үүссэн. 13 та. Яагаад хамаар битүү. За 128. Тэгвэл хамгийн макс төвш юм аа. Энэ 128 ч 125 л байхаар л. За тэгээ энэ дугаас шууд эсэл ирчихэж байгаа. Тэгэхээр энэ дээр шууд би дараад явчих. За яаж яавна ажилтаа. За тийм дугаас тэгээд цогчж гинэ л гэж үзсэн л дээ. За энэ level дээр. За ерөөдөө дуусгая. Айгу. Төвхтэй байна. Амар битүүрсэн чинь. Эндээс зүйлээ би хаашаа оруулах хэрэгтэй вэ? Simulation. За энэ дээр сая ажигласан бол би 2 удаа алдаа гаргаж байгаа. За яг эхний удаагийн алдаагаа бол үнэхээр алдаа байлаа гэж хайж байгаа. Хоёр дахь удаагийн алдаан дээр энд битэлтэг дээр бол би за бас энийг ч бас арай юм аа гэд аваад үлдлээ. Эхний удаагийн битлэлтэн дээр болвол би чинь бас нэг том реверс хийчин гэсэн битлэлт явсан. Тэр нь бол алдаа байж таарсан. Тэрийгээ бол шууд тэгээд за кейсэл ахуулаад айсан. За тэгэхээр энэ хэсэг байгаа. Энэ хэсэг бол маш хүчтэй үнэлтийг авч ирсэн. Шалтгаан daily-гийн reverse байсан. Daily-гийн reverse хийнгүүтлээ хөдөлгөөн 4 цаг дээр ерөөсөө ямар ч trace хөдөлгөөн авчрахгүйгээр унсан. Энэ бол маш одоо юу гэх юм цөөн тохиолдолд ийм зүйл болж болно. Энд бол нэг удаа trace seek гэж оролцсон. Энд хоёр дахь удаага trace seek гэж орлоо тий. Тэгээд 4 цагийн trace-үүд энэ дууг нь хийгдсэн. За энд ингээ ажиглах юм бол энд ингээд нэг удаа би trace хөдөлгөөний төгсгөл 2 удаа trace хөдөлгөөний гол дээрээс барих гэж оролцсон байгаа. Тэгээд эндээс бол ерөөхдөө дандаа харж байсан чиглэл нь бол ийшээ байсан. Энд нэг орсон тий. Эндээс ингэж нэг орлоо. Эндээс ингэж нэг орлоо. Хоёулаа фейлсэн. За хоёр дахь нь бол маш харамсалтай фейлсэн. Багахан зэргийн л канлын зөрүү гарчих шиг санагдсан надад бол. Тэгээд доошоо бол унсан. Тэгэхээр энд бол чиглэл нь зөв байгаад байдаг. Зарим тохиолдолд бол ийм зүйл болж болно гэдгийг бол баталж өгсөн юм хоёр арилжаа болж өрсөн. За ийшээ бол ингэсэн за дараа нь тэгэнгүүтлээ энэ дээрээс бас энэ дээр одоо 4 цагийн за даунтай байж байгаад авалчлаа л гэж би харсан л да. Тэгэнгүүт энэ яг ингээ одоо харах юм бол алдаатай харсан ч биш магадгүй болоод л харагдаад байх юм. Дээрээс яг 4 цагийг яг л нэг бууруул харчих шиг болсон да. Тэгээ simulation дээр яг ингээд нэг юм хурдан гүйлгэж байгаа болохоор жижиг юмнуудыг анзаарахгүй ингээ хаяад за яах вэ гэл баг те. Тийм арилжаанууд хийгээд явчихдаг. Тэгэнгүүт энэ дээр яг тэгсэн л байна л да. За 4 цаг болол энд ингээ яваалтай гэж үзээд энд ингээ оройтой гэж үзээд энд ингээ яваал нь гараад ирчих гэж үзээд энийг реверсгээ харсан байсан. Гэтэ энэ бол реверс мөний хувьд мөн л юм байна. Ер нь бол энд яваалтай, энд оройтой, энд яваалтай гэж үзсэн ч энд реверс болно. Энэ бол реверс мөн шүү. За тэгээд daily-гийн trace хөдөлгөөн ирэх гээд энийг харсан. Daily-гийн trace хөдөлгөөн шууд байдлаараа энд бол deny хийгдээд тэгээд тэр deny дээр шууд down орж ирэнгүүтлээ 30 минутын дээр trace өгөхгүй явангуутлаа энд trace өгөхдөө failed үлчиж байгаа юм байр суурийг харсан. Тэгээ энэ дээрээс бол одоо ингээд trace хөдөлгөөний харах юм бол 23-6-т учраас цаашаа бас явах боломж багтай байхад л бас сэлдсэн л байна. Энд бас ер нь тэрийг ажиглаагүйгээр заваарсан байна. 2 удаа тэнэгтсэн байгаа байхгүй. Окей. За энд бас нэг 2 удаа сэлдэж үзсэн байна. Энэ 2 сэл бол ойлгож болохоор л юм уу. Daily-гийн энэ resistance дээр үзүүлэлгөө ирээд ерөнхийдөө daily-гийн trace хөдөлгөөнийг хийх гэж хагаад 4 цагийн эсрэг daily-гийн эсрэг гэсэн байдалтаар 2 удаа сэлдэж үзсэн байна. Окей. Ер нь боломжийн
Эндээс нэг сейлсэн амжилтгүй болоод энд нэг сейлсэн амжилттай болж гарч ирсэн юм байна. За энэ сейл бол бас адилхан ийшээ харсан сейл байсан. Гэхдээ ингэж хоёр дуудаага Trace MT-ийг орж ирэх тохиолдол бол бас байж болно гэдгийг энд харуулж өгсөн байна. За эндээс баюуд бол явсан юм байна. Нэг байн амжилттай, хоёр дахь байн амжилттай ингэж явсан. Эндээс бай явсан. За эндээс байдад амжилттай болсон. Эндээс сейлүүд бас баахан амжилттай болсон юм байна. За тийм шалтгаан байгаа л хат тий. За тэгээд одоо close trades руугаа ороод харах юм бол за одоо ерөнхийдөө бол 5 сарын 2004 оны 5 сарын 6 болж байгаа юм байна. Би 2003 оны 8 сарын 15-нд эхэлсэн. Одоо надад ерөнхийдөө 3 сарын хугацаа байна гэсэн нэг жилийн дотор гэж үзэх юм бол за нэг жилээсээ давах юм бол тэгээд даваад явна. 80 арилжаа хийсэн байгаа юм байна. Статистикийн хувьд бол profit арилжаа нь 32, loss арилжаа нь 48 байгаа. За ер нь бол loss арилжаа нь нэлээд бас алдаатай арилжаа байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ угаасаа энэ дээр харж байгаачлан ерөнхийдөө миний win rate бол тийм өндөр биш байгаа. Тэгсэн мөртлөө миний өсөлт бол хангалттай байгааг харж байна. За gross profit, gross loss хоёр бол хоорондоо харьцуулшгүй байх 2 сая 155 957 650 996 гэдэг байдлаар явж байна. За тэгээд одоо эндээс би чинь сүүлд энд 263.59% гарсан 4 дахь симуляшны дуусгасан бол 5 дахьыг нь энд одоо номер 5 гээд хэдийн 501.65% гэдэг байдлаар дуусгачээ. За тэгэнгүүт энэ хооронд бол ингээд 64 дээрээс эхлээд 80 хүртэл явсан. Тэгэхээр 16 арилжаа хийсэн байна. За эндээс бол энд 2 алдагдлаар эхлээд 2 ашиг аваад 3 алдагдал хүлээгээд 2 ашиг аваад 4 алдагдал хүлээгээд 1 2 3 4 ашиг авсан биз дээ. Өгөө аваатай яваад байна. Тэгээд энд бол 20 мянгаар дандаа алдсан байгаа харж байна. Дандаа л 2% гэсэн. Тэгэхээр энэ бол нийтдээ нэг за 4 гэдэг чинь за дунджаар нэг 90 мянга байна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт энд болохоор буцааж авахдаа 15849, 151 мянга, 221 мянга, 290 мянга гэсэн дүнгуудээр буцааж авсан байна. Окей. За тэгээд size-уудын хувьд бол энд харагдчихэв. Ямар size-аар ороод яваад байна. За ер нь анх ямар size-аар орж ирсэн. Тэгээд ингээд юмуд нь харагдчихэв. Өөр ч одоо эндээс нэг онцлоод ах юм. Profit loss байна. Pips-ийн хувьд Pips-д бол ийм байгаа юм байна. Commission байхгүй, drive down гэж байгаа. Duration гэж байна. Duration дээр бол энд 21 цаг, 6 цаг, 1 өдөр 2 цаг тэгээд ингээд 3 өдөр болсон нэг арилжаа 35 мянга авчаа. 1 өдөр за 2 өдөр болсон нэг арилжаа 141 мянга явсан. Окей. За нэг иймэрхүү. Тэгээд ерөнхийдөө бол яг одоо ингэж бас харж болт юм. SL-үүдийг нь ажиглах юм бол за нэг хамгийн доотлолтоо нэг 10 за 9 мис байгаа юм уу? 9 мис байгаа юм байна. Хамгийн дээдлэлтэй бол нэг 46 SL-тэй. Ер нь амьдрал дээр бол би бол 46 SL-тэй. Арилжаанд ер нь орохгүй л байхаад. Тэгээ симуляшн юм чинь явах те гэл. Окей. За ийм байна залуусаа. Тэгээд өнөөдрийн симуляшны өндөрлөе. Өнөөдрийн симуляшн бол симуляшн номер 5 байлаа. Симуляшны жил тэгээд номер 5 дахь симуляшнэр нийт 80 арилжаа хийгдсэн байна одоогийн байдлаар. 8 сарын 15-наас эхлээд 5 сарын 6-ны хооронд буюу үндсэндээ бол нэг 9 сарын хугацаа өнгөрсөн юм шиг байна. Тэгээд 9 сарын хугацаа өнгөрсөн. За тэгээд ерөөхдөө бол яг 9 сарын хугацаанд дангасны өсөлт 501.65%. За ер нь 2% эрсдлийг бариад явах нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. Win rate-ийн хувьд бол миний ойлгож байгаагаар 50%-ээс доошоо байх гад байна. 50%-ээс доошоо буюу за үндсэндээ нэг 40% мөв 45% мөв юм болов тэр явцаа. За win rate бол тийм амар өндөр биш. За ийм нөхцөл байдлууд харагдаж байна. Тэгээд өнөөдрийнхөө симуляцны бүгдээ өндөрлөцгөөе. Тэгээд одоо бол бид нэр 2 сая руу ороод ирсэн тохиолдолд ерөөхдөө айгүй хурдан явчих байхаа гэж бодож байна. За окей. За бай бай. Бид амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.